Хотын хэмжээнд гэхэд үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй сүмхийд бүртгэлтэй байна. Гэхдээ тодорхой стандарт дагаж мөрдөх журам байдаггүй. Үүнээс хамааран шашны ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус байдаг нь үсвшээ. Өнөөдөр харин уг асуудлыг хариуцсан төрийн байгууллагын хилэлцүүлэг зохиосон. Хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурин дээр хилэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй байлаа. Сүмхийдийн харилцааны тухай хуульд одоо өөрчлөлт оруулах шаардлага чиглэлийн талаар одоо санал солилцох гэж байгаа. За гол асуудал юу гэхээр ер нь бол одоо төр засгийн байгууллагаас одоо шашны байгууллагуудтай харилцааг илүү боловсронгойлгох. За мөн одоо нутгийн өөрийгөө өдөртөх ёсны байгууллагыг бас одоо харилцааны асуудлыг илүү тодорхой тусах асуудал бол байна. 2015 оны 12 сард хийсэн судалгаагаар буддын шашингаар үйл ажиллагаагаа явуулж байгаа 290 гаруй байгууллага байдаг бол христийн чиглэлээр 120 гаруй сүмхийдүүд байна. Харин 60 гаруй байгууллага шашны өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэх мэдээлэл бий. Өнгөрсөн он гэхэд л шинээр 41 байгууллага шашны үйл ажиллагаа явуулах эрх олгогдчихжээ. Бас одоо зөвшөөрлөггүй ажиллаж байгаа зөндөө олон байгууллагууд байна. Бага насны хүүхдүүд маш ихээр сүмхийдээ шавхлан суудаг ч юм уу. Христийн шашны цуглаануудад оролцож байгаа. Тэгээд эдгээрийг одоо хуучин 93 оны хууль маань зохицуулж чадахгүй байгаа учраас бид нар одоо ямар өөрчлөлт хийх нь зүйтэй вэ гэдэг дээр нэгдсэн одоо санал бодлоо солилцох ийм уулзалтыг зохион байгуулж байгаа. 196 сүм одоо албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа. За одоо энэ төр сүмхийдийн харилцааны тухай хууль 2005 онд батлагдсан манай нийслэлийн иргэдэд урлын 74 дэх тогтоол гэж байдгийг шашны үйл ажиллагаа явуулах одоо хүсэлт гаргасан байгууллагуудыг бид нар шинээр бүртгэж авдаг хугацааг сунгатдаг. Тэр журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Хуульд заасан хэд хэдэн заалтанд өөрчлөлт хийж төрөөр шашны байгууллагатай харилцах механизмыг сайжруулах, шашны байгууллагын талаарх ойлголтыг тусгасан, хуулийн нэр томьёоны тодорхойлолттой болгох хэрэгтэй. Мөн лам санварт нарыг үнэмлэхтэй болгох сүмхийдийн байршлыг төрөөс хянан зохицуулах хэрэгтэйг ажил хариуцсан хүмүүс зөвлөлөө.